Learning with Emily суугт тавтай морилно. Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ ил, эм, энэ үсгнүүдээ давтацгаая. Ил үсэг, ил үсэг. Ла гэдэгт ордог ил үсэг. Лоо гэдэгт ордог ил үсэг. Лоон гэдэгт ордог ил үсэг. Ил. Эм үсэг. Эм үсэг. Муур гэдэгт ордог эм үсэг. Малгай гэдэгт ордог эм үсэг. Морь гэдэгт ордог эм үсэг. Эм. Эн үсэг. Эн үсэг. Нохой гэдэгт ордог эн үсэг. Ном гэдэгт ордог эн үсэг. Нугас гэдэгт ордог эн үсэг. Эн үсэг. Одоо бүгдээрээ үсгнүүдээ дахин нэг давтацгаая. Ил үсэг. Ил үсэг нь эмийн артлын төмөртэй ижилхэд хэлбэртэй гэж шийдлээрээ. Эмийн артлын төмөртэй ижил төстэй ил үсэг. Эм үсэг. Эм үсэг нь тэмээний хоёр бүхтэй төстэй гэж шийдлээрээ. Тэмээний хоёр бүхтэй төстэй эм үсэг. Энэ үсэг. Энэ үсэг нь шатны гишгүүрүүдтэй төстэй гэж шийдлээрээ. Шат болон шатны гишгүүртэй ижил төстэй энэ үсэг. Одоо бүгдээрээ үсгнүүдээ таацгаая. Тэмээний хоёр бүхтэй төстэй эм үсэг хаана байна? Эм үсэг. Сайн байна. Зөв таалаа. Эмийн артлын дэгээтэй төстэй ил үсэг хаана байна? Эмийн артлын дэгээ шиг ил үсэг. Сайн байна. Зөв байна. Шат болон шатны гишгүүртэй төстэй харагддаг энэ үсэг энэ байна. Өнөөдөр хамтаа суралцсан хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.